За бүгдээрээ сайн байцгаана уу? Дахин шимжлэхээр уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа бичлэгийг өнгөрсөн удаагийнхаа самурай гэж ер нь яг ямар хүн юм бэ гэдэг талаар ярьсан. Тэрнийхээ үргэлжлэл болгоод бичлэг хийх гэж байна. Тэгэхээр өнгөрсөн дугаар дээр болохоор ер нь бол энэ Япон улсад самурай гэдэг ойлголт байдаг. Бид нар бол бүгдээрээ энэ самурай гэдэг үгийг мэддэг. Ерөнхийд нь ингээ хараад энэ чинь самурай гэж байгаа юм байна штэ гэж байгаа мэдж байгаа боловч яг цаадах түүхийг нь мэддэггүй гэдэг утгаараа одоо үндэс суурь болгоод дараагийнхаа бичлэгнүүдийн үндэс суурь болгоод энэ самурай гэдэг одоо хүн чиндээ хэрхэн үүсээд хэрхэн хөгжөөд одоо ямар одоо ойлголт болж хувирсан юм бэ гэдэг тэр ерөнхий мэдээллийг өгсөн. Одоо энэ удаагийн дугаартаа болохоор бас л ер нь харангуут бид нар бүгдээрээ мэддэг шүү дээ. Самурай гэж мэдж гин нинжа гэж ерөнхийдөө нэг тийм харавцтай хүмүүс байдаг гэдэг ч юм уу те. Тэгэл ронин гэд байдаг. Ронин ч гэсэндээ ер нь кино мэнаас харж исэн. Ингээд бүгднийг мэдж байгаа юм шиг боловч яг үнэндээ ингээд цаадах ялгаа нь яг юу юм, ямар учиртай хүмүүсийн тэд нар хоорондоо юугаараа ялгаатай бөгөөд хоорондоо юугаараа адилхан гэдгийг нь мэддэггүй учраас энэ удаагийнхаа дугаар дээр одоо энэ гурийн ялгааг би жоохон богинохон байдлаар тайлбарлаж өгье гэж бодсон байхгүй. Яагаад гэх юм бол одоо ингээл Японд хурж ирэл янзын музей ч юм уу те ороод энэ тентхийн entertainment төмөвүүдэд ингээ оронгууд чинь за самурайгийн хувцас байдаг ч юм уу нинжагийн одоо дүр тойрсон хүмүүс байлаа гэхэд энэ одоо яг ямар ч чиртэй гэдгийг мэдгүйгээр тэг entertainment үзхийнхаа оронд миний имжлэгийг хэрвээ үзчих юм бол эн чинь ер нь нэг тийм учиртай гэсэн одоо юм байна. Японы тийм учиртай хүн юм байна гэдгийг нь мэдчихвэл бас сонирхолтой байж магадгүй гэдэг утгаараа. Тэгээд дээрээс нь би өөрөө бас эднүүсийнхаа ялгаа антрыг нь жоохон илүүтэй сайн мэдээд авчвал ер нь ирээдүйд надад бас нэг жоохон ч ихсэндээ мэдлэг болох юм болов уу гэж бодоод тэгээ бичлэгээ хийж байна. За тэгэхээр хамгийн эхлээд бол мэдээж самурайгийн талаар ярих гэж бодож байна. Самурайгийн талаар бол богино ойлголтыг өмнөх бичлэгт өгсөн. Самурай гэдэг үг бол үйлчлэх гэдэг үгнээс гаралтай. Хамгийн анх хүмүүст үйлчлэх зорилготойгоор ийм одоо жоохон дайчин хүмүүс бий болж исэн бол сүүлдээ бол Япон улсын төрийг барих хэмжээний тийм том одоо шогунтэй тийм хүмүүс болж хувиртлаа одоо өсөж хөгжиж өөрчлөгдөж ирсэн ийм ойлголтоо гэж байгаа. Энэ хүмүүс болохоор Хэйаны үеэс Мэйжигийн сэргээн босголт хүртэл амьдарч байсан. Тэгээ сүүлийн самурай энтерг кино байдаг. Тэрэн дээр ингээд самурайгийн үе хэрхэн өнгөрч байгаа вэ гэдэг талаар гардаг. Тэгээ дотроо бол мэдээж ёс суртахууны маш хатуу кодтай буюу Bushido гэдээ байгаа шүү дээ. Энэ дотроо ёс суртахууны хатуу кодтай гэдэг нь бол хамгийн гол нь нөгөө хоёроосоо ялгарах гол онцлог нь байд юм бэлээ. Тэгээ нөгөө хоёрын нь болохоор яг онцлог нь те ямар одоо ёс дүрм журам дагдсан бэ гэх юм бол яг нэг тийм дагдаг ёс журам энтер гэж аахгүй хатуу тэгээ энэ Bushido-г болохоор хамгийн анхны тэр шогунэтийн засаглал буюу одоо самурайгийн хамгийн өндөр ранкын самурайч одоо шогунэт болж байгаа шүү дээ. Шогун болж байгаа шүү дээ. Тэгээ тэр шогунэтийг байгуулад тэр шогунэтийг байгуулсныхаа дараа самурай нарын одоо мөрдөх ёстой тэр дүрм журмуудыг баталсан байдаг. Тэрний хамгийн бидний сайн мэддэг нь бол тэр хүн хэрвээ одоо нэр төрөө алдах хэмжээний тиймэрхүү юм одоо хийх юм бол өөрийнхөө одоо амийг золиослдог те энэ жижигхэн нөгөө нэг сэлмээрээ өөрийнхөө амийг золиослдог тийм одоо хүртэл дүрм журам байдаг. За дээрээс нь тэд нар бол бусдын нүдэн дээр ил тулалцдаг. Тэгээ нэр төрөө маш их эрхэмлдэг нийгмийн өндөр статустай хүмүүс байдаг. Тэгээ нийгмийн өндөр статустай учраас самурай нар бол одоо зөвхөн байлцдаг гэдэг ч юм уу те зөвхөн одоо сэлэмтэй явдаг хүмүүс, зөвхөн хамгаалдаг хүмүүс гэхээсээ илүүтэй өөр одоо салбарууд руу нэлээд орж ирсэн байдаг. Тэр нь болохоор эрдэмтэн болох ч юм уу, өстөрч болох ч юм уу, зөвлөх эсвэл маш олон салбарууд руу ингээд хөрвөж эхэлсэн байт юм бэлээ. Гэхдээ самурайгийн одоо нөгөө хоёроосоо ялгагдж байгаа хамгийн гол онцлог нь бол өөрийн гэсэн одоо эзэнтэй байх явдал энэ эзэн нь болох даймё гэж хэлж байгаа юм аа. Даймё. Тэгээ энэ даймё гэдгийг нь хэдүүлээ ямар учиртай хүн юм бэ гэдгийг нь баг зэрэг тайлбарлах юм бол дундад зууны болон орчин үеийн ихэнх үед Японы одоо томоохон газар нутгийг эзэмшижээдэг өргөн уудам нутаг дэвсгэртэй цэргийн хүчийг хяндаг тийм хүчрхэг самурай нар байсан. Эднэр бол даймё. За тэгээд энэ болохоор Эдогийн үед энэ нэр томьёо нь 10,000 ба түүнээс дээш Кокугийн тэтгэмжтэй шогунд шууд захирагддаг феодалын ноёдыг хэлдэг байсан. Одоо та хэдэд энэ зургийг харуулах юм бол энэ бол феодалын Японы үеийн нийгмийн анги давхаргыг харуулж байгаа юм л да. Хамгийн ихэнд бол мэдээж одоо эзэн хаан байж байгаа. Тэрний доор шогун байж байгаа. Тэгээ шогунд шууд захирагдж байгаа хүмүүс нь одоо энэ саяны хэлсэн даймё байгаа тийм. Энэ даймёгийн доотлолт нь самурай нар байгаа.
ингээд доошоо явж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ даймё гэдэг чи одоо яг энгийн одоо яг нэг тийм төвшний самурайгийн дээдлийнх нь. За тэр даймёгийн дээр бол шоугун байдаг гэсэн байна шүү дээ. Тэ? Ийм учиртай байх нэ. За тэгээд орчин үед бол энэ даймё гэдэг үгийг яаж ашигладаг болсон бэ гэх юм бол Японд бол аялал жуулчлалын бизнес дээр даймё аялал гэж байдаг. Тэгээ энэ нь болохоор жоохон тийм тансаг зэрэглэлийн хүмүүсийн одоо эдэлж хэрэгэлдэг юмнуудыг эдэлж хэрэгэлж үзэх ч юм уу те тийм жоохон тийм тансаг зэрэглэлийн аяллалыг даймё аялал гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ феодалын Японы үед энэ даймё гэдэг хүмүүсийн одоо байр суурь ямархуу байсан бэ гэдгийг нь ер нь харагдж байгаа. Тэгэхээр чинь даймё гэдэг чинь өөрөө самурай нараас одоо гарч дээдлийн одоо хамгийн дээдлийн ранг биш ч гэсэндээ бас өндөр рангтай самурай нар байсан гэж бас ойлгож болох нэ. За тэгээ самурайнууд бол өөрсдийн бүхэл бүтэн овог, аймаг, бүлэглэл гэх мэтийг хариуцдаг эзэнт үйлчилдэг. Тэгээ самурайнуудын гол үүрэг бол бусад үүрэг хариуцлагуудаас үл хамааран тэднэрт одоо өөрсдийнхөө эзэдтэй үйлчлэх, хамгаалах. Тэгээ энийгээ хэрвээ хийж чадахгүй байх юм бол шууд одоо гидсээ хүлэх ч юм уу те эсвэл өөр том шийтгэлүүдийг авдаг. Тийм учиртай одоо маш хатуу чанга дүрмтэй ийм нэг хэсэг бүлэг хүмүүс байсан байх нэ. За тэгээ самурай нар бол одоо ямар одоо техниктэй хүмүүс байсан бэ гэх юм бол тулааны урлаг эзэмшсэн, морь унах чадвартай, стратеги боловсруулдаг, заримдаа уран зохиол, захиргааны албан ёсны сургалтуудад суудаг одоо тийм хүмүүс байсан. За тэгээд ашигладаг одоо эдлэл хэрэгслүүд нь гэвэл урт богино хоёр төрлийн сэлэм, ном, сум, морь зэргийг ашигладагаараа онцлогтой байсан юм байна. За тэгээд мэдээ самурайгийн талаарх одоо кинонууд ямар кинонууд үзэх боломжтой гэдгийг та хэд харсан болоо гэж бодож байна. Хувцсны хувьд одоо энд харагдаж байна те. Масктай. За тэгээд ийм одоо самурайгийн хамгаалалтын том хоёуг дуулахтай. За тэгээд дээрэс нь дээрээ ийм дуулахтай байдаг. Энэ дуулахыг бол одоо хүртэл энэ Японд бэлэгдлийн журмаар маш их ашигладаг. Ялангуяа одоо эрэгтэй хүүхдүүдийн баяраар те хүүхдийн баяраар энэ дуулахыг одоо гаргаж хоймортой залж тэр эрэгтэй хүүхдийн одоо хиймэр сүлт монголоор бол те хиймэр сүлтийг нь дуудаж байгаа юм шиг байдлаар бэлэгдлийн байдлаар гаргаж тавьдаг. Мөн хоёр самурайн сэлэмтэй цогтой ингэж одоо сетээр нь гаргаж ирж тавьдаг бас заншил байдаг. За энэ дараач байгаа нь болохоор ронингуудыг яриа гэж бодож байна. За ронин болохоор улс төрийн өвмэн самууны үед эзэнт гүрнийг устгасны дараа түгээмэл одоо гарч ирсэн тийм хүмүүсээ. Ронин гэдэг үг нь болохоор ро буюу одоо юм давлгаа тий. Тэгээд нөгөөх нь нин гэдэг нь болохоор хүн. Тэгэхээр ерөнхийдөө тэр утга нь болохоор ингээд давлгаа одоо урсгал дагдаг хүн гэх юм уу тий. Бид нэг тийм урсгалаад ахсан хүн энэ гэж ярьдэн шүү дээ. Ер нь ямар хүмүүс ронин болдог вэ гэх юм бол ер нь бол самурай байжгаад одоо зэрэг дэв доошолсон хүмүүс гэж хэлж болно. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө одоо эзэн тэ даймё гэж хэлээд байгаа саяны тэр хүнийг үхэлд хүргэсэн аль эсвэл ямар нэгэн байдлаар хамгаалж чадаагүй. Тэр даймогоос урвсан байдаг ч юм уу те. Тэр одоо өөрсдийн нөгөө самурайгийн бушидо гэдэг нөгөө үүргүүд байгаа шээ те. Тэр амлалсан амлалтандаа хүрч чадаагүй, нэр төрөө хамгаалж чадаагүй тэр самурай нар гэж хэлж болно. Ер нь бол яг жинхэнэ самурай нар бол тэр ёс дүрмийнхаа дагуу бол хэрвээ эзнээ хамгаалждаг бол тэр өөрийнхөө одоо ёс дэг жаягийг хэрвээ хамгаалж чадаагүй бол тэрэндээ хүрч чадаагүй байх юм бол нэр төртөө байх үүднээс өөрийгөө одоо үгүй хийхийг илүүд үздэг. Ер нь бол тийм дүрм журамтай гэх юм да тий. Гэтэл тэрийг одоо хийхгүй байхаар шийддэг хүмүүс гэж байгаа. Тэр хийхгүй байхаар шийдсэн хүмүүс нь бол ронин болдог. Самурай биш. Тэгэхээр ронин бол одоо нийгэмд ямархуу нэр хүндтэй байх вэ гэдгийг та ер нь нэг жоохон бодоод үзтээ. Самурай байжгаад эзнээ одоо хамгаалж чадаагүй. Тэгээд нэр төрөө алдсан учраас өөрийнхөө нэр төрийг сэргээх, өөрийнхөө нэр төрийг хамгаалах үднээс өөрийгөө байхгүй болгох ёстой байтал тэрийг бас хийгээгүй. Тийм учраас ронинуудын амьдрал бол маш хүнд хэцүү, одоо сэтгэл зүй болон нийгэмд эзэлж байгаа байр суурийн хувьд бол маш хэцүү байдаг. Тэгээд тэр ронин хүмүүсийн одоо ронингуудын амьдралаар одоо жишээ гаргасан янз янзын кино юмнууд бас байдаг. Акира Куросавагийн хийсэн кинонууд байгаа. Тэндээс бас тэр киног нь үзүүл бас сонирхолтой. За тэгээд нийгэмд нэр төрхөө болчихсон энэ тэнд бол одоо ронингуудыг ажилд авах гэсэн хүмүүс бол маш ховор. Дээрээс нь ажилд авчих юм бол одоо өөрсдийнх нь тэр хийж байгаа бизнест нь ч гэсэндээ нөгөө талаараа сөрөг нөлөөтэй
байх учраас мэдээж амьд үлдэх шаардлагатай бол амьд олдохын тулд жоохон ч ихсэн ажил хийх хэрэгтэй болно. Тэгвэл ямар ажил хийх юм бол жоохон хууль бус маягийн юмнууд хийдэг байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлэх юм бол одоо янз янзын одоо дээрэмчин мэрэмчин ч юм уу те эсвэл одоо хүмүүст хүүтэй мөнгө зээлүүлээ тэрийг буцааж авах гэж байгаа одоо манай эндхийн мөнгө хүлэгчд энтертэй тэдний нэг юм том бие хамгаалагчтай дээ шүү дээ. Тиймэрхүү ажлыг одоо хийхээс өөр аргагүй болоод улам одоо энэ ронингуудын нэр хүндээс унаж эхэлсэн байдаг. Иймэрхүү жоохон буруу гараар ронин явж исэн ронингууд байдаг ч гэсэндээ эсэргээрээ бас үнэхээр яг нэр төртөөгөр үргэлжлүүлж өөхөх сонголтыг хийдэг бас ронингууд ч гэсэндээ байсан. Тэр утгаараа бас бүр хитрхи бас нэр төр нь одоо энэ үед бол үгүй болцохоогүй. Тухайлах юм бол одоо энэ 47 ронин гэдэг яг бодит амьдралаас сэдвүүлж бүтээсэн кино бас байдаг л да. Энийний одоо энэ хүндэтгэлийн хөшөөнч гэсэн Япон улсад байдаг байхгүй. Тэгээ энэ 47 ронин гоор одоогийн хүмүүс бол аз болоход ронингуудыг ингээд төсөөлж боддог учраас илүүтэй одоо тэр муу нэр гэхээсээ илүүтэй ронин бол одоо тийм бас нэгэн бахархалтай дайчид юм а гэдэг тэр нэг одоо дүр төрхийг үлдээж чадсан хүмүүс бол одоо энэ 47 ронингийн түүхийн хүмүүс байдаг. Би энийг таадаг нэг богинохон ярьж өгье л да. 1701 онд эзэн хаан Хигашияма нийслэл Кёотогоос Идо дох шогууны шүүх рүү илч илгээсэн. Энэ одоо элч нарыг хүлээж авах хүн нь болохоор Кира Йошинака гэдэг хүн байсан. Тэгээд энэ хүн нийслэлд ээлж далбахарч байсан хоёр залуу даймё болох Акогийн Асано Нагонари, Цуманогийн Кайма сама нарт элч нарыг хамгаалах үүрэг өгсөн. Саяны даймё гэдэг юм чин гарч ирж штэ тий. Тэгээ Идод ирсэн Идогийн одоо энэ Идо гэдэг чинь одоогийн Токио гэсэн үг байхгүй юу? Энэ Идод ирсэн хоёр даймёд Кира шүүхийн ёс зүйн хичээл заах үүрэг мөн хүлээлгсэн. Энэ хоёр залуу даймё өөрсдийнхээ багштай бэлэг барьжилттай Кира гэд тэгсэн чинь энэ Киран тэр өгсөн бэлгийг нь ямар жоохон юм өгд ингээд голоод ууралсан гинэ. Тэнгуут нь нэг залуу нилээн тэрэнд нь уурлаад ер нь энэ Кираг алъя л да ямар хүндэтгэх сэтгэлгүй юм бэ гэд тэгсэн чинь нөгөөх нь үгүй төвчээртэй байх хэрэгтэй. Тэгсэн ч гэсэндээ нөгөө нэг уурлаад исэн даймёгийнх нь албатууд нь манай эзэнд энэ Кира айгүй муу хандаад байгаа учраас бид нар яаж игээд энэ одоо хандлагыг өөрчлөх хэрэгтэй гин гота энэ төдний албатуудаар нь дамжуулаад жоохон юм өргөл барьцсан тэр өгчдөг байхгүй. Тэгсэн чинь тэр цагаас нь хойшоо Кирачин Кайме гэдэг байгаа даймьод нь амар сайн хандаад эхэлтээ. Тэнгуутаа нөгөө Асаног юм өгсөнгөө гэд бүр улам ингээд баалдаг болоод ирэнгуут нь Асаногийн төвчээр нь одоо барагдаж эхлээд дээрэс нь одоо эв дүүгүү хөдөөний мөдөөний энэ төр гэж нилээн доромжлоод ирсэн чинь Асаногийн уур нь хүрээд нөгөө Кираг алахаар сэлмээ далаасан гэдэгдэг. Тэгээд энэ бол одоо шогууны хуулиар бол тийм ордон дотор бол сэлэм далайх нь хориотой байдаг. Хэдийгээр нөгөө тэр Кира нь бол ам ментер алдаагүй яг толгоондоо хөнгөн бэртэл авсан ч гэсэндээ шогууны хуулиар те шогуун өөрийгөө одоо алах ёстой болдог. Ингээд нөгөө Асано гэж шилдэг даймё чинь өөрийгөө одоо юутгэж үгүй хийдгээ. Ингээд тэр даймё үгүй болчихсон учраас доотлих нь самурай нар яах ёстой болох вэ гэвэл мэдээж доошогоо ронин болох ёстой. Ингээд ронин болсон зөндөө олон өөрийнх нь албатууд нь ихэнх нь бол мэдээж эзнийгээ нэгдүгээрт хамгаалж чадаагүй, хоёрдугаарт одоо нэр төр байхгүй болсон гэдэг үднээс өөрийгөө алах нь алаад ингээ байхгүй болох нь болдог. Эндээс тэр 320 гаруй самурай нар байснаас тэндээс 47 8 үлддэг гэдэг байхгүй юу? Тэр 47 нь өөрийгөө эвгүүтгэхээс татгалцсан учраас ронин болоод тэгээд мэдээж энэ нийгмийн дунд бол ямар ч нэр хүндгүйгээр амьдарч эхэлдэг. Тэг хүн болгон хараад энэ одоо өхгүй юугаа хийгээ явж байгаа юм гэдэг ч юм уу те арчаагүй амтан те хинд чирэггүй хог мог гэд тэгэл энэ тэнд зарим нь одоо арх мэрхуугаал гудамж тасраал явж идэг. Саяхан л нэг амир алдартай те нэр төртэй том самурай одоо нийгмийн нэг тийм кастинг одоо нэг том зэрэг дэвтэй хүн байсан гэсэн үг штэ. Тийм байжсна гинт ингээд хинт чирэггүй хүн болоод ингээд газар хөвтөж байгааг нь хараал дээрээс нь гიშгэл ингэж явж исэн бол тэр 47 ронингууд зүгээр энэ хугацаанд бэлтгэжсэн. Өөрсдөө тэр Кираг одоо өөрийнх нь эзнийг тийм байдалд оруулсан Кирагаас өшөө авах бэлтгэлээ хийжсэн. Өдөр нь ингээ харахад бол бүгдээрээ энэ тэнд одоо ямар ч нэр хүндгүй гудамжны те эсвэл хин нэгэнд очиж зарцалсан гэдэг ч юм уу те хоорондоо ямар ч холбоогүй юм шиг явжсэн. Тэр 47 ронин бол шөндөө ингээл
бэлтгэлээ хийгээл эзнийхээ өшөөг авах гээд бэлтгэжсэн. Тэгээд тэр 47 яг цаг нь ирэх үед нь нөгөө Кирагийн ордон руу нууцаар довтолж өөрийнхөө эзний өшөөг авсан гэж үздэм билээ. 1702 оны 12 сарын 14-ний цастай өдөр Идогийн ойролцоо Хонжоод 47 Ронин цуглархаар болсон. Тэгээд эндээсээ бүгдээрээ Кирагийн ордон руу очиж Ойши гэдэг одоо Ронин Кирагийн толгойг завчиж өөрийнхөө эзний өшөөг авсан гэж үздэгэ. За ингээд тэд нэр одоо Кирагийн толгооноос юусэн цусыг Асано буюу өөрсдийнхөө одоо эзэнний булшин даваачиж өргөсөн гэж үздэг. Ингээд тэд газар суугаад баривчлагтгаа хүлээсэн гэдгээ. Ингээд тэднийг баривчилж явсны дараа шоогун болон одоо бусад эрх мэдэлтнүүд энэ 40 хэдийг одоо 46 нэг нь бол мэдээ өргөхөр явцсан гэж тэгж бичигдсэн юм байлаа. Тэр 46-ыг одоо яах вэ гэдэг яриа байдаг. Яагаад гэх юм бол тэд нар эзэнтэй үнэнч байж чадсан уу гэвэл чадсан. Өөрсдөө амийг юутгээгөө шалтгаан нь нэр төргүүдээ биш харин эзэндээ үнэнч байх гэж ингэсэн учраас тэднийг одоо өршөөх хангалттай шалтгаан байна гэж үзэжсэн бол яалтчгүй нөгөө нэг хуулийнхаа дагуу нэгэн цаасан дээр бичигдсэн байгаа хуулийн дагуу тэд нар бол одоо ялаа авах хэрэгтэй гэд бүгднийг өөртөө одоо сипгүй буюу одоо нөгөө харагири гэж хэлдэг шүү дээ. Тэрийг үлдэх ялт болгосон. За ингээд Ронин нарыг эзнийх нь булшны дэргэд Токиогийн Сингакучи сүмд оршуулсан гэдгээ. Тэдний булш одоо тэрнээс хойшоо Япончуудын мөрөглийн газар болж хувирсан. За тэгээд тэдний дунд хамгийн төрүүлээд ирсэн нэг хүн бол Ойши гэдэг одоо тэр Кирагийн толгойг бариад цусыг нь юусэн гэж хэлж байгаа. Тэр Ронин баа штэ тэрийг годомжин ингээ хөвтөж яхад муу архичин эзнээ хамгаалж таагүй чи бол хин живш энэ гэж хэлж исэн тэр хүн байсан гэж ярьдсан билээ. За тэгээд орчин үед болохоор Ронин гэдэг ойлголтыг нэг юм дээр ашигладаг болсон байт юм билээ. Тэр нь болохоор манай Монголд одоо gap year авна гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг ер нь бол нэг одоо шалгалтандаа оноо дахиад нэг жил бэлдээ дараагийн удаа шалгалтаа өгөх шаардлагатай болсон ч юм уу те. Аль эсвэл зүгээр одоо нэг жил илүү сайн бэлдэж байгаа дахиж дараа жилийн шалгалт өгье гэж шийдсэн. Тийм оюутнуудыг Ронин гэж нэрлэдэг юм билээ. За тэгээд ийм Ронин оюутнуудын бодит байдал нь болохоор сэтгэл нь нэлээд ганцаарддаг. Эргэн тойронд хүмүүс нь одоо их сургуулийн оюутан болоо явцсан байхад өөрөө бол оюутан болоогүй жоохон хоцрогдсон юм шиг санагддаг. Сэтгэл хөдлөл жоохон тогтворгүй гэх мэт одоо тиймэрхүү байдлаараа Ронинтай бас адилхан юм байна энэ гэж тэгж үздэг юм байлаа. Тэр бас сонирхолтой санагдсан. За ингээд хэдүүл хамгийн сүүлийнхаа хүмүүс болох те нинжа гэдэг талаар ярих гэж бодож байна. Тэгээ нинжагийн талаар ингээ ярих гингут нинжаг бас уншаад үзсэн чинь одоо нөгөө хоёр ойлголцтойгоо бодох юм бол хамаагүй одоо бага мэдээлэл түүх мэдээлэл гэх юм уу те яг тийм байсан яг ийм байсан гэдэг талаараа яг одоо тийм нинжа ийм нинжа гэдэг одоо хэлэхэд тийм бага материалтай байд юм бэлээ л те. Тэгсэн мөртлөө бидний хамгийн бараг илүү сайн мэддэг нь бол баг нинжа байгаа шүү дээ. Яг гэх юм бол жоохон бахаас ахуулаад янз янзын нинжатай кино мэн хүүхэлдэйн кино мэнүүд амирх байдаг гэсэн шүү дээ. Одоо жишээ нь би бол ингээ нинжа гэл тэнгуут нэг юм хар хүн зогсчихсан бүн гэл нэг утаа гэл тэнгуут шууд ингээ алга болдог ч юм уу те. Эсвэл ингээл нөгөө уулын оройноос нөгөө тэр уулын оройроо гүйж мүдгч алга болоод гарч ирж марч ирдэг. Тэнгуутаа нөгөө яст мэлхийн нинжа хүүхэлдэйн кино байдаг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд ингээд төсөөлөгдөж байгаа юм. Гэхдээ нинжа гэдэг чинь бол яг ингээд түүхийг нь ярих юм бол бидний тэр одоо боддог тэр нэлээд тийм хөөстэй гэх юм уу те. Тэрнээс арай өөр байснаар одоо тэр түүхэнд бас байдаг юм байлээ л те. За нинжа гэдэг нь нинжаг бол дээр үед яг нинжа гэж дууддаггүй. Шиноби гэж дууддаг байсан юм байна л да. Тэгээ хамгийн анх бий болохтой болохоор өмнөх дугаарт ярьжсэн Сингокугийн үе буюу нэлээд тийм дайн байлдаантай тэр байсан үед Японы дотоодын тэр дайн ихтэй байсан үед одоо илүүтэй гарч ирж бичигдсэн. За шиноби гэдэг нь яг ямар учиртай үг вэ гэх юм бол нуугдах, твчих, чимээгүй үлдэх гэсэн утгатай. Тэгээ түүхэн тэр одоо бодит хэрэглээд бол шиноби гэдэг үг байсан. Тэгээ энэ нь бол явсаар агаад нинжа гэдэг үг болсон юм билээ л те. Нууцаар үйлцдэг хүн те. Тэгээ саяны нуугдах, твчих тэгээд моно. За тэгээ кино, аним, pop соёлд одоо өргөн хэрэглэгддэг болсон. За тэгээ шинобигоос гадна нинжа нар нь өмнө нь раппа, суппа, куса, такко, камари гэх мэт өөр нэрнүүдтэй байсан. За тэгээд ингээ харах юм бол самурай нар бол одоо өөрийн гэсэн дээд одоо толгойтой те үйлчлдэг том одоо дайо нартай хүмүүс байсан гэж байна. За тэгвэл Ронин бол өөрийнхөө одоо тэр дайо буюу өөрийнхөө
үйлчилдэг байсан эзнээ алдаад одоо ямар нэгэн эзэнгүй болсон самурай нар байна гэж ойлгож байна тийм үү. Тэгвэл нинжа нар бол яг тийм одоо тогтсон өөрийн гэсэн эзэн бол байдаггүй хүмүүс байсан. Тэгтээ мэдээж хүмүүст үйлчилгээ үзүүлдэг тийм хүмүүс байсан гэдгээрээ тэд нар хоорондоо бас нэлээд ялгаатай юм байлээ. За тэгээ нинжа нар хүнд үйлчилдэг байсан бэ гэх юм бол ноёд нөлөө бүхий хүмүүс тэр байтугай бүр самурай нарт өөрсдөд нь хүртэл үйлчилдэг байсан. За тэгээ самурай нар одоо яагаад нинжа нараар зарим юмнуудыг хийлэгдэг байсан бэ гэх юм бол яг өөрсдөө хийх юм бол тэр бол одоо самурай ёс зүйд нийцэхгүй. Аль эсвэл самурай хүн хийсэн гэхэд сүулт нэр төрт нь харшилахаар ч юм уу те арай энэ бол миний хийх тийм одоо хийхээс доод зиндааны юм байна гэдэг ч юм уу те тиймэрхүү юмнуудаа хийлэгдэг байсан. Одоо жишээ нь доод зиндааны юм юу вэ гэх юм бол жишээ нь одоо тагнуултай спай хийлгэх байдаг ч юм уу. Аль эсвэл нэг тийм жижигэн хорлон сүтгэх ажиллагаа байдаг ч юм уу те. Тийм жижиг юмнуудаа одоо нинжа нараар нууцаар ингээ хийлэгдэг байсан гэж тэгж байгаа юм. Яагаад гэх юм бол эдгээр үйлдэлүүдийг самурай нар хийхдээ энэ бол ичхүүртэй үйлдэлээ. Бидний хийх ёстой үйлдэлээс хамаагүй доогуур төвшний гэж үздэг байсан. За тэгээ Ронинтай адилхан байдал нь юу гэх юм бол нинжа нарыг хөлсний хүмүүс гэж үздэг байсан. Харин зарим ронинууд тагнуул хийх, галтан шатаахтай холбоотой тиймэрхүү юмнууд ч гэсэндээ хийж исэн байж магадгүй гэж үздэг. Харин нинжа нарын хувьд бол энэ бол тэдний үндсэн үүрэг байсан. Ингээ нинжа нар явж байгаад 1603 онд Токугава шогунатын засаглалын үед харьцангуй одоо тэр улс чинь Япон улс чинь өөрөө инх тайван болоо самурай нар ч гэсэндээ хоорондоо байлдах нь болоод одоо тэр нэг Эдогийн үе гэдэг тэр нэг бүх юм нь хөгжиж ирсэн нэлээд инх тайван удаан үргэлжилсэн үе байгаад байгаа шүү дээ. Тэр Эдогийн үед л одоо энэ нинжа нарын үүрэг багасаад тэр тагнуул хийх би хүнийг нууцаар алгах ч гэдэг юм те тийм үүрэг нь багасаад оронд нь харуулын цэрэг болон хаяа нэг жоохон тагнуулын үүрэг гүйцэтгэдэг тийм уламжилт цэргүүдтэй илүү төстэй болж эхэлсэн гэж үздэгэ. Нинжа нарын угаасаа хийж байгаа зүйлс нь нэлээд тийм нууцлаг байдлаар байдаг учраас одоо энэ орчин үедтэй нинжа нарын талаар яригдчихж байгаа юмнууд нь угаасаа тийм үлгэр домог шиг байхаас өөр аргагүй байдаг. Яагаад гэх юм бол тэд нэр одоо яг юу хийдэг байсан, яг яадаг байсан гэдэг тэр бүх нарийн юмнууд нь бол бараг л тодорхойгүй байдаг. Яагаад гэх юм бол тэд нэр одоо өөрсдөө хийж исэн юмны талаар иккиги бас бүлэг одоо дайчид гэж хэлж болно. Энэ хүмүүсээс илүү бага мэдээлэл үлдсэн гэж хэлдэг юм лээ. Энэ икки гэдэг нь болохоор ямар учиртай хүмүүс гэхээр 15 дугаар зууны үеэс гарч ирсэн одоо буддийн шашны фанатууд тийм дайчид байсан. Тэд нэр болохоор одоо өөрсдийнхөө тэр шашныг бусад хүмүүст илүү одоо зөвхөн ганц зөв зүйл юм а гэдгийг одоо сурталчлах тэрийг хүмүүст итгэл үнэмшлийг тулгаах байдаг ч юм уу зарим хүмүүс нь тэрийг эсэргүүцэж байгаа хүмүүст нэг нухчин дарах байдаг ч юм уу эсэргүүцэж одоо буулгаж авах байдаг ч юм уу аль эсвэл одоо буддийн шашинтай тэр хүмүүсээ одоо хамгаалах гэдэг ч юм уу тийм учиртай одоо бүлгэн байсан. За тэр фанат бүлгэмүүд болохоор өөрсдийнхөө итгэл үнэмшлийг төлөөлүүлээд бас үсээ хусаад халдсан явдаг байсан гэдэг тийм билээ. Тэгээд тэрнээс илүү нэг их одоо мэдээлэл бас байдаггүй гэж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан яг түүхэн баримтынхаа хувьд бол энэ нинжа нарын тухай баримт тавин судалгаанууд юу юм байт юм бэлээ. Одоо тэгтээ энд Мие гэмж байгаа шүү дээ. Мие мужийн одоо их сургуульд бол яг нинжантай холбоотой одоо бүх мэдээллүүдийг нэгтгэж судалгаа явуулж байгаа гэж бичсэн байсан. За нинжа нар бусад дайчдын бүлгүүдээс ер нь бол маш өөр байсан. Тулааны талбарт тулалцдаггүй. Одоо өмнө нь хэлжсэн бах те самурай нарын тулалцдаг гол онцлог нь юу вэ гэх юм бол ил тод гарч ирж тулалцдаг. Өхөл өхөн өхгүй бол өхгүй те ил тулалдаж нэр төрөө эрхэмлдэг байсан бол нинжа нарт бол тэр нэр төр мөр гэдэг ойлголт ерөөсөө огт хамаагүй. Зөв хийх ёстой юм л хийн. Хийхдээ ямар ч хамаагүй аргаар хийн. Яаж ч утсан гэсэн яаж хийж байгаа л хийн. Тэр нь одоо хууль бус байна уу? Одоо хуурам мэхэлсэн залмих одоо гаргасан ямар бол ямар арга байж болно. Ямар ч лсэн гэсэн зорилгодоо л хүрнэ гэдэг тийм. Ухаалхан бол 1578 онд нас орсон Даймо Уэсүги Кеншин тэрийг тэр хүнийг жорлонгийн нүхэнд нь нэг одоо нинжа 5 өдөр илүүтэй бараг нуугдж байжгаад алсан гэж хэлж байгаа байхгүй. Хэрвээ самурай байсан бол хизээч одоо тийм аллах үлдэхгүй штэ. Энэ бол одоо тэдний нэр хүндэд үнэхээр байж боломгүй зүйл. Нинжа бол тэр бол үнэхээр сайн арга болсон байна. Чадлаа.
ямар ч лээсээ ална гэсэн тий дайми бол одоо өчнөө олон самурай нар хамгаалуулж байгаа тийм өндөр зэрэглэлтэй байгаа одоо хүн штэ. Гэтэл тэр хүнийг яаж алах вэ гэж бодож байгаад жорлон дотор 5 өдөр хүлээж тий манжаагаад алсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг иймэрхүү одоо ямар ч хамаагүй аргыг ашиглаж одоо өөрийнхөө хөлс өгсөн хүнийхээ даалгаврыг биелүүлдэг байсан гэж хэлж байгаа юм. За нинжа нар хүмүүсийн нүднээс нугдахын тулд бүх зүйлээ одоо ингээд далдалсан хувцсыг өмсдөг байсан. Шөнө нь хар, өдрийн цагаар бор хөнгөтэй хувцас өмсдөг байсан. За тэдний ашигладаг байсан зэвсгүүдийг одоо та хэд энэ харж байна. Төрөл төрлийн зэвсэг ашигладаг. Одоо ингээ эргүүлж мэргүүлдэг, тэнгуутаа худаг, сэлэм тэгээ дээрэс нь одоо хор гэх мэт янз янзын юмнууд байдаг байсан. Нинжа нарын анх үүссэн түүх нь бол ер нь бол одоо самурай нартай адилхан. Тэгээ самурай нар яаж үүсчихсэн гэх юм бол газар нутгийг хамгаалах гэж одоо дайчид үүсчихсэн шүү дээ. Тэгээд газар нутгийг хамгаалах гэж үүссэн тэдгээр одоо дайчид маань явсаар агаад өөрсдөө тийм том зиндаанд хүрсэн. Яагаад гэвэл тэдний нууц нь гэвэл маш нэр төртэй, ёс дүрмтэй тийм байсан. Харин тэрнтэй адилхан үүсэж явж исэн хүмүүс нь бол одоо нинжа нар байгаа байхгүй. Нинжа нар тэгтээ самурай нараас эсэргээрээ бусдад мэддэхгүйгээр чадварлагаар янз янзын одоо тийм юмнуудыг ашиглаж хууль бус юмнууд хийж иржсэн тийм хулгай мулгай хийдэг ч юм уу тийм хүмүүс жоохон байсан гэж хэлдэм билээ. Тэгээд тэднэр нь ингээ явсаар хагаад одоо нуугдаж хийдэг. Нуугддаг, тагандаг тийм төрлийн хүмүүс нь явж байгаад одоо нинжа болсон гэдэг. Гэхдээ нинжа нарыг бол одоо тийм гэж хэлж байгаа юм биш шүү дээ. Ерөнхийдөө жоохон тийм нэг чимээгүй хүн ингээ хийж чаддаг тиймэрхүү хүмүүс чи явсаар гал одоо нинжагийн үүслийн ихэнх үеийн болчиход байгаа байхгүй. Тэгж байгаа сүулдэ тэр чин хөгцсөр бүр маш тийм өндөр хэмжээний тагнуулын хэмжээний тийм том одоо дайчид гэх юм уу да тийм хүмүүс болчиход байгаа байхгүй юу. Дайчид л гэж бас нэг талаараа хэлж байгаа юм л да одоо нинжа нарын чинь. Тийм. Тэгэхээр эднэрийг бол одоо Японы тагнуулын одоо анхны суур тавьсан хүмүүс гэх юм одоо тийм мэдгүй. Гэхдээ дэлхийн бас юм тагнуулын үүсэл хөгжлийг ингэж ярих юм бол за Японд энтгэхтүү энтер гэдээ бас яригдсан билээ. Яагаад гэх юм бол одоо тэр анхны тэр тагнуулчид хэн байсан бэ гэдгийг ярихын тулд заавал энэ нинжа нарыг бас оролцуулж ярьдсан билээ. Яагаад гэх юм бол чимээгүйгээр тэдний яриаг сонсохтой байшингийн хаан чим хизээ чим яаж чим гэдгүү нэвтэрч ороод тэдний яриаг сонсоод өөрийнхөө эзэнд авчиж дуулгадаг байсан гэхээр тэр өндөр ур чадварыг эзэмшсэн хүмүүс байдаг байсан гэж бодож байна. Стефисай нэг хулгай хийдэг байсан хүмүүс явж байгаад одоо нинжа үүсэх эхлэлэн тавьсан энэ гэж ярьсан болохоор нэг жоохон тийм гимтэй санагдаад буруу юм бас хитрхи буруу ойлголт өгсөн байхаг санагдаад одоо бас хитрхи бас жоохон магтаж ярих гэдэг магадгүй юм шиг санагдчихлаа. Ерөнхийдөө тэгээ наан цаадахын ингээд таад ойлгоорой гэж өгсөх байх шүү. Хитрхи бас хүний үгээр мушгаад буруугаар ойлгоод явахыг санаа зовж шүү. За ингээд Мурамачигийн үед тэгж эхэлсэн нинжа нар бол Эдогийн үе хүртэл ингээд янз янзаар хөгжиж явсаар гад одоо тийм өндөр тагнуулын зэрэглэлийн хүмүүс болсон гэж байгаа штэ. Ингээд феодлын ноёдод үйлчилдэг, даймио нарт үйлчилдэг, самурай нарт үйлчилдэг, ингээд бие даа ажилдаг, тагнуул, хорлон сүтгэх ажиллагаа хийдэг, ийшээ тийшээ одоо орднуудад нэвтэрдэг тэр залим их сайтай аллах зэргийг бол одоо хөнгөн үйлцдэг тийм хүмүүс байсан. За тэгээд тэр нинжа нар чинь бас одоо хоорондоо ига, кога гэх мэтэр одоо овг аймагуд болоод хуваагддаг байсан байгаа байхгүй юу? Тэр байтугай одоо нинжа нар чи явсаар агаад одоо самурай нарт үйлчлээд бүр үнэт одоо өндөр албан тушаалтай бас болж үзчихсэн. За тэрний нэг хүн нь жишээлх юм бол Хаттори Ханзо гэд одоо түшмэлэдэг. Тэр түшмэл нь одоо хуучин нинжа байсан хүн гэсэн. Тэгээ явсаар агаад одоо өөрийнхөө амийг тэр тулалдаанд өгсөний дараа Токугава шогун Хаттори Ханзог өндрөөр үнэлээд Эдо цайзынхаа нэг хаалгыг нь түүний нэрээр нэрлсэн байдаг. Тэр бол Ханзомон нэртэй хаалга байгаа. Одоо ер нь Японд амьдардаг монголчууд, Токиод амьдардаг монголчууд ялангуяа мэдж байгаа Ханзомон лайн гэж хүртэл байгаа шүү дээ. Тэр болоо тэгэхээр Ханзомоныг харах юм бол ер нь жоохон нинжатай холбоотой. Тэр өндрөөр үнэлэгдэжсэн тэр Хаттори Ханзо гэж хэлж байгаа нинжатай холбоотой гэж ойлгох нь шүү дээ. Ханзо гэдэг чи одоо нэр нь тэнгуутаа мон гэдэг ч юм бол одоо нөгөө хаалганы хан заагаад байгаа шүү дээ. Хаалганы ханзны нөгөө дуудлага нь байж байгаа. Тэгэхээр ханзомон гэхээр ханзогийн хаалга гэдэг ч юм уу те. Тийм утгатай болсон байхгүй. Тэгэхээр ханзомон гэдгийн учрыг одоо бид нэр ингээд ойлголоо. За иймэрхүү байна. Ерөнхийдөө одоо ингээ харах юм бол самурай, ронин, нинжа нарын ялгаануудыг жоохон ойлгосон болов гэж мэдэж авсан болов гэж та эдтэй найдаж байна. Тэгээд ер нь бол тухайн үедээ яг ингээд нэг тийм хүн тос бүрээр нь
бодоод үзэх юм бол яг энэ нэг бидний орчин үеийн энэ entertainment ертөнцид те бидний бабл донд амьдарч байгаа энэ ертөнцид бидний ойлгож байгаа нинжа, бидний одоо харж байгаа энэ нэг самурай ч юм уу те тэр бүх юмнуудаас ер нь бол арай жоохон өөр. Түүх болон манга хоёр мэдээж жоохон өөр. Тэрнээс санаа авсан учраас түүх болон одоо энд үзүүлдэг entertainment үзүүлбэр гэдэг чинь бас нэг өөр. За түүх болон entertainment-ийн кино гэж бас нэг өөр байгаа гэдгийг бас нэг жоохон ойлгомоор. Харин одоо яг нэг тийм урлагийн бүтээл болсон гой кинонууд байгаа шүү дээ. Тэрэн дээр бол одоо харин жинхэнэ тэр нэг Ронины дотор байгаа сэтгэл, тэр хүн яг юу бодож явдаг байсан, тэр имзэглэл энэ төр гэдэг тэр юмнуудыг ин гаргаж байгаа. Тийм кинонуудыг олж үзэх юм бол харин жинхнээсээ одоо Ронин гэж ямар хүн байсан бэ гэдгийг нь сэтгэлийг нь ойлгосноор илүүтэй одоо хувцсыг нь хараад какко юм а кул юм а гэж бодхоосоо илүүтэй сэтгэлийг нь ингээд ойлгох юм бол илүү гоё байж мэднэ гэж бодож байна. Тэгээ та хэд маань хэрвээ хүсэх юм бол энэ сэдвээ дэлгэрүүлээд янз янзын гоё кинонуудыг үзээрэй гэж зөвлөх байна. Ингээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр таа.